Сайн бацхан намайг алтан доо өгтөө зэрэнжаа гэдэг 1990 оны 6 сарын 16-нд төлөв нутгуулах Сэлэнгэ мандалсан төгөл тусган дад өрсөн 4 хүүхэдтэй хамт ээж дээрээ ирчихсэн төлөв нутагтаа ирсэн байна. Намайг алтан онлог гэдэг төгөл тусган нэрнэ. Би 4 хүүхэдтэй хамгийн уугаахан маань Сэлэнгэ. Амьдрал ер нь эрүүл ахын л хамгийн чухал юм байд гэдгийг сая өвчнөөс хойш ерөнхийдөө ойлгох байлаа. Баггүй лээ. Манай хам бол зургуулаа нөхөр 4 хүүхэдтэй хамт амьдардаг. Баг хүүгээ төрснөөс хойш 5 сарын дараа энэ муухай аюул төвчнөр өвдлөө. Дээд чирэг амаргүй байсан. 2024 оны 1 сарын 15-нд онш маань батлагдаж ирээд 2024 оны 2 сарын 3-нд шулуун гидсний хагалгаанд орж шулуун гидсээ хавтартайгаа тайруулах хагалгаанд орж шинжилгээний шулуун гидсний хавдрын шинжилгээний хариу ирсэн боловч 4-р шатанд орсон тийм байдалтай байсан. Шулуун хагалгаанаас хойш хагалгааны явц эдгэрэлтгээд шарх сойруу ансны дараа Улаанбаатар хотод очиж хэмээн эмчилгээнд 4 орж явах явцдаа илэг рүүгээ үсэрхийлсэн байсан. 6 сарын 18-нд сая илэг тайруулах хагалгаа хийлгсэн. Илэг тайруулах хагалгаа хийлгэснээс хойш мөн л адил сар гарны дараа одоо уушг руу үсэрхийлсэн байдалтай байна. Хот руу би эмнэлэг судалж өөрийн биеэр явчаад ирлээ. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 2015 онд 16 онд ажиллаж исэн. 3 баг хүүхэдтэй гарснаас хойш ажил хийсэнгүү. Манай нөхөр уурхад ажилладаг. Зам руу уурхад ажиллаж хагаад одоогоор Сэлэнгэ аймагта ойрхон Болтомөр Ерөө голд ороод 2 дахь ээлжиндээ явж байна. Нөхөр маань уурхад ажиллаа хийгээд адилхан л бид нэр банктай лизэнтэй амьдрахын төлөө явж байгаа хүмүүс ар гэр 4 хүүхдийн өмс зөөх хувцанаар идэж юу хоол ойтой хүүхдийнхаа сүү гаш памперс гэл бүхэл юмыг бэлдэх шаардлага гараад 1 сараас хойш санхүүгийн нэлээд өнтгөн байна. Тэрнээс урд нь бол нэг хүний цалин бол хангалттай уурхад ажилладаг хүний цалин хангалттай хүрээл бид нар бүх юм болгоол байдаг гэсэн. Аргагүй ихэнд өнөөдөр инкесөөр арга байхгүй болоод Монголыг хаардаг хүмүүс гойж байна. Хот руу хавдрын эмнэлэг байдаг гэж мэдээд өөрийн биеэр хот руу явчаад ирлээ. Хотод таглаа их шаардлагагүйгээр эмчилж болно чадна гэсэн тийм сайхан хариуг сонсчод ирсэн. Тийм болохоор цаг хугацаа алдлаггүйгээр хот руу эмчилгээнд яралтай явж 4 хүүхэдтэйгээ урт удаан амьдрахын төлөө яралтай эмчилгээ хийлгэж эрүүл саруулахын төлөө өнөөдөр ингэж явна. 4 хүүхдийн буян заяа мэдээж ирэх төшөж байгаа. Залуу гэр бүлийн хувьд бол үнэхээр амаргүй даваа байна. Өвчин ямар хэлж ирэх вэ? 1 сараас хойш 2 хүн хагалгаанд орчлоо. Шулуун гидс тайруулах хагалгаа. Илэг тайруулах хагалгаа гэдэг 2 хүн хагалгаанд орчлоо. Одоо л хагалгаанд ороход ер нь бэрхэн хот руу эмнэлэгтэйгээ очиод уулзахад хагалгаа хийхгүйгээр хагалгааны бус аргаар эмчлэх боломжтой гэдэг надад ерөнхийдөө их сайхан мэдээ байлаа.
эмчилгээний зардал болох мөнгө нь 30 сая төгрөг шаардлагатай гэж сонсож хаад ирлээ. Монголын ард түмэн жирийн нэгэн залуу гэр бүлийг элэг бүтэн сайхан амьдрахад нь халуун сэтгэлийн гараа сунгаач л гэж та бүгдээсээ хүсэж байна. Гууж байна. 4 хүүхдээ орхиод надад бол өвдөгч ирэх байхгүй. Өхөгч ирэх байхгүй. 4 хүүхдээ хатуулаа бол 90 сар болоод уртудаа хамтдаа амьдрнаа. Хайртай хань бүрэн очиртой баярлсан талархснаа илэрхийлээ. Миний намайг өвдөөд ингээд юу яасан ч хажууд байхгүй ч гэсэн ажиллаа хийгээд аав хүнийхээ үргийг, эцэг хүнийхээ үргийг гүйцэтгээд ингээд ажиллаа хийгээд явж байгаа. Ташрамд би магадгүй зөндөө олон надад тусалсан. Монголынхоо таньдгүй ах дүү, найз нөхөд хамаатан садан танихгүй хүмүүс хүртэл надад ханд өргөөд ингээд явж байгаа. Би яагаад тэгэхээр энэ хүмүүсийн итгэлийг алдахгүй, энэ хүмүүст маш их талархаж байна. Энэ хүмүүс намайг эдгээсээ бушуухан нэг гэр бүлч гэсэн элэг бүтэн байгаасаа гэж надад итгэл өгч надад тусдсан болж байгаа. Би маш их талархснаа танаа сайтын хамт олноор дамжуулаад маш их баярлаа. Удахгүй эдгээд буцаад ирнэ. Та бүгд хаачиг хариулнаа гэж хэлмээр.